За бүгдээрээ өнөөдрийн Монгол хэлний хичээлдээ орцгоё хүүхдүүдээ. Бүгдээрээ монгол хэлнийхаа ном болон дэвтрээ гаргаад суугаарай. За хүүхдүүдээ та нар ямар үлгэр мэддэг вэ? Бид мөн өмнөх хичээлүүдээрээ ямар үлгэрийн талаар мэддэг болж ярилцсан гэлээ хүүхдүүдээ. Багштайгаа хамтдаа ярилцъя. За хамгийн эхлээд бид өнхрөөш үлгэрийн талаар ярилцаж бас өнхрөөш үлгэрээ сонссон тийм ээ. Дараа нь манжин үлгэр, ухаанд туулын үлгэр, доглон шазгаан үлгэр зэргийг сонссон ярилцаж мэддэг болсон байна. Тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлээрээ үнэг ямаа хоёр гэдэг үлгэрийг сонсцгоё хүүхдүүдээ. Зарим нь мэддэг байж магадгүй. Тэгвэл бүгдээрээ анхааралтай хамтдаа сонсъё. Үнэг ямаа хоёр. Нэгэн өдөр үнэг хэрэг хараад дагаж үйж яваад худагт унжчихжээ. Худгийн ус их биш, зөвхөргөж бас үсрээд гачхаж болохоогүй байв. Үнэг худгийн яраалд суугаад гашуудан уйлж гарчжээ. Гэтэл ухаантай царайтай ямаа сахлаас ихсэрч еврей сэжилсээр ирж явна гин. Хийх зүйлгүй байсан болохоор худаг руу өнгийгөөд хатал үнэг сууж байхаар нь "Үнэгхэн минь наана юу хийж байгаа юм бэ?" гэж асуутал. "Хонгорхон минь амарч байна. Дээр халуун байгаа болохоор л би энд буугаад ирсэн юм. Энд ямар сайхан сэрүүхэн юм бэ? Хүйтэн усыг хүснээрээ л ууж болно шүү" гэж үнэг юу ч болоогүй юм шиг хариулжээ. Ямааны ам аль түрүүнээс л цагаж байсан тул "Ус нь тэгээд сайхан байна уу?" гэхэд "Үнэхээр сайхан тунгалаг хүйтэн байна. Чи хүсвэл наашаа үсээд ороод ирээч. Энд бит хоёр багтах хангалттай зай байна" гэжээ. Гэтэл ямаа дав хийдэл өсөж ороод болтол үнэгийг дараад алчихсангүй. Харин үнэг хариуд нь ямаанд ингэж хэлжээ. "Өө мөн сахалтай тэнийг чи өсөж чадахгүй хамаг ус цацлаад хайчихлаа" гэж уурлаад ямааны нуруугаар нь дамжин эврэн дээр нь ганцхан гიშгээд худгаас үсрээд гараад явчихлаа. Ямаа худагт арай л турж өгсөнгүй. Эзэн нь түүнийг арай гэж олж худгаас гарган авчээ. Үлгэрээ анхааралтай сонссон хүүхдүүдэд баярлалаа. За сурах хүчгийн 18 болон 19 дугаар хуудсыг гэр бүлийнхнээрээ гаргуулаарай хүүхдүүдээ. 18 болон 19 дугаар хуудас. За энэ хуудсан дээр бидний саяны сонссон үлгэр маань байгаа. Үлгэрээ маань үйл явдлыг зургаар илэрхийлсэн байна. Энэхүү зургийнхаа үйл явдлыг нь хараад гэр бүлийнхэнтэй үлгэрээ ярьж өгөөрэй хүүхдүүдээ. Мөн номон дээр байгаа хагас 100 дугуй зурлагаа номон дээр харандаагаараа зураарай хүүхдүүдээ. Эхлээд жижиг 100 дугуй зурлаг маань, дараа нь том 100 дугуй зурлаг маань номон дээр харандаагаар зурна. Үүнийхээ дараа дэвтэр дээрээ үзгээрээ 3-3-оор бичээрэй хүүхдүүдээ. Жижиг 100 дугуй зурлаг, том 100 дугуй зурлаг. За дэвтэртээ 3-3-оор цэвэр намбар бичээд багш руугаа илгээгээрэй хүүхдүүдээ. Ингээд хүүхдүүдтэй амжилт хүсье.